Hobby Tuning Vlog үзүүлж байна. Hobby Tuning Vlog-ийн спонсор Цэмби автогэрэл. Hey, за сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Hobby Tuning Vlog-ийн маань 26 дахь дугаарыг хүү эхэлж байна. За 26 дахь дугаараа Монгол 63 Race Way дээр бэлэг жаргал дүүтэйгээ хамтдаа влог эхлүүлж байна. За урилгыг хүлээн авч влогт орж байгаа дүүтэй баярлалаа. За мөн бас энэхүү влогийн спонсороор Цэмби автогэрэл хамтран ажиллаж байгаа. Тэгээд удахгүй та бүхэнд энэ бүтээгдэхүүнүүдээс бас танилцуулна. За тэгээ юуны өмнө миний влогийн утга учир нь юу вэ гэхээр эхний нэг 10 хэдэн минут бол бэлэг жаргал гэдэг юм бэ? Анх яагаад энэ дрифт спортод орсон бэ гэдэг ч юм уу те. Хувийн талаас нь хоёулаа жоохон ярилцсан. За тэрний дараа за дүүгийн одоо нэг өөрийн одоо нэг гараараа уралсан машиныг хэдүүлээ үзэж харж танилцах болно. Тэгээд влогтойгоо хамтаагаараа. За сонин сайхан юу байна? Специк клубын одоо ууган шүү дээ. Ууган одоо ууган байхаа болоод оргодчихлаа. Ороод 6 жил болчихлоо. Тэр одоо ууган байхаа бол. Ааха. Отхон байхаа болцсон одоо ууган болж байгаа. Тийм шиг болж байгаа. За ерөнхийдөө одоо яг Специк клубээс үйл ажиллагаа нийт хичнээн тамирчид ерөнхийдөө орж байна. Би Япон сая Космак орос үзсэн үү? Тэр үзсэн. Космак ч бас Специк клубын тамирчин шүү дээ, тийм. Тэр влогийг үл үзсэн. Ажиллаж амьдарч байгаа. Тийм манай найз Япоосд яваад одоо жил гарсан болж байна уу? Тийм жил гарсан. Та нар яг нэг үеэрээ нэг ийм цэнхэр өнгийн машин жоохон дуртай юм шиг үү, тий? Тий. Би ч нэг багасаа яг цэнхэр өнгийн машин дуртай байдаг гэсэн. Тэгээд миний авч ирсэн хамгийн анхны машин цэнхэр өнгөтэй байсан. Тэгээд энэ машин ч бол өөрийнх нь өнгө нь бол арай өөр өнгөтэй байсан, хар өнгөтэй байсан. Тэрийг би одоо өөрчлөөд цэнхэр өнгөөр бодсон юм уу да. Тий. Тэгээд нэг яг өөрийнх нь таалагддаг өнгөтэй болгож хэрэгтэй болсон. Дамаа билээ чи хэд онд ерөнхийдөө яг энэ Специк клубт орсон? Специк клубт би 18 оны 8 сар манд орсон баха. Тэгээ 8 сард орж ирсэн. Тэгээ одоо 6 жил болж байна. Дундуур нь бас Ирландд амьдраад байсан уу? Тэгээ 1 жил шахуу бараг амьдэрсэн. Тэнд амьдрах нэг яг энэ яг дрифтер яг өөрөө амт дуртай байсан. Тэнгүүтээ яг дрифтер яг одоо хамгийн сайн хөгжсөн эсвэл хамгийн сайн тамирчтай газар нь бол Ирланд байсан. Тэнгүүтээ би Ирланд руу өөрөө сурах болон амьдрахаар тэнд очиж амьдарч яг тэнгүүтээ яг одоо сайн тамирчдын машиныг яг Джеймс Дин, Жак Шанахан, Конор Шанахан одоо тэгэл Дуан Маккер гэдэг нэг тэдний яг фэн. Тэнгүүтээ тэрийг тэр машинаа яг хараад амьдаар хараад за энэ машинд яг ийм юм байт юм байна. Өөрөөхөө судалгаа нэлээд хийдэг. Тэнгүүтээ судалгаан дээрээс өөрөө төрүүлээд машин би яг миний яг болж байгаа бодож байгаа юмнууд хэр ер нь бол нэг судалгаа манд таарч байна гэснийг би яг нийцүүлэх гэж Ирланд явж тэрийг нүдээр харах гэж тэмдэглэл бий явсан. Тэгээд өөртөө суралцаад ирээд одоо энэ машинаа би өөрөө хийгээд дууссан байна. Тэгээд энэ машин хэр хугацаанд болсон? Энэ машин яг 1 жил болсон. За нууц шил ерөнхийдөө энэ машин хичнээн дөрвөн болсон юм шиг. Яг 100 сая орчим авцаа өөртөө болсон. Тэгээд ерөнхийдөө бол гэхдээ яг уул нь эхлээд бодохдоо бол жоохон хямдхан задлал хийж бодсон боловч тэгээд нэг юуныхаа явцын дунд зорилго өршөлтөд хүмүүст энэ машиныг үнэхээр гоё машин болгоё. Хүмүүстээ юу сурсан мэдснээ харуулъя гэж бодоод би машинаа бүгдийг өөрчлөөд за ерөнхийдөө бол мөнгө хайрлахаа болоод тэгээд хийгээл. Тэгээд бол замнаас нэлээд шантарсан бас волейболыг нь бол заавал хийх чадтай ч юм уу гээд. Юуны Redline гараж дээр нэлээд юм хийгээд. Тэгээд Redline гараж дээр Цэндэ ах манай нэлээд туссан. Цэндэ ах болон Ганбаяр Сэмэ Баквок гэдэг хүмүүс нэлээд тусалсан. Тэгээд би яг санаагаа хэлээд ийм шин яг ийм хийх юмраа нэхэд тэдний гараж дээрээс нэлээд юм хийгдсэн. Тэр одоо хойшоо адитрийн хойшоо зөөгж байгаа тэр нэг бүх процессуудыг тэний гараж дээр хийсэн. Тэр хамт олонд бол баярлалаа. За чи Цэмби автогэрэлээр ерөөхдөө мэдэх бах тий? Тийм мэднэ. Цэмби автогэрэл маань ерөөхдөө 2014 оноос хойш анх 2 хүний гараатаагаар ажиллаа эхлээд за өнөөдрийг хүртэл 10 жилийн хугацаанд одоо 25-6 ажилтнтай үйл ажиллагаа явуулдаг. За бидний нөгөө хуучин мэддүүс нөгөө Марио гэдэг гараж идвсэн шүү дээ. Мариог ортолт байдаг гэсэн шүү дээ. MT гэж бичлээ. Тэнд ерөөхдөө одоо яг
Цэмби автогэрэл мань байгаа юм байна. Тэгээд дээрээс нь нисдэг машинд бас яг одоо энэ лампнуудаа худалдаалдаг. За тэгээд лампнуудаа гэх юм бол мэдээж анх бизнес эхлэхэд бол ямар нэгэн байдлаар одоо монголчууд чинь ерөнхийдөө нэг жоохон мөнгийг хэмнэж одоо юм худалдаж авдаг шүү дээ. Тийм. Анх тэгдэг байсан бол тэр дагуу ерөнхийдөө үйл ажиллагаа явуулж байгаад одоо сүүлдээ яг энэ брендинг лампнуудыг оруулж ирдэг болсон байгаа. Тэгээд нийт ерөнхийдөө чанартай олдсон байгаа. Тэгээд нийт ерөнхийдөө 14 төрлийн үйл ажиллагааг яг энэ нэрэн доор ерөнхийдөө явуулдаг. Дээрээс нь бас нэг хэвлэлийн компанитай Цэмби дизайн гэдэг бас хэвлэлийн компанитай болж байгаа юм байлаа. Үйл ажиллагаанд гой өргөжинд хилээд тэгээд дүүд бас нэг Цэмби автогэрэлээс нэг 200 сая төгрөгийн эрхийн бичиг бас бэлгэлж байгаа. За баярлалаа. Тэгээд Цэмби дээр очиод ламп ч юм уу юу гэдэг те юмнууд бас авч болно. За эрхийн бичгийг авч. За энэ Цэмби автогэрэлээр gift card гэдэг энэ 200 сая төгрөгийн эрхийн бичиг байгаа. Тэгээд машинда би чамд боршир өгч чинь. Тэнд 14 төрлийн үйлчлэгээ явуулж байгаа. Тэрнээс аль нэгэнд нь тааруулдаад ваучертай тааруулаад үйлчлүүлчихгүй те. За баярлалаа. За тийм байна. Тэгээд ерөнхийдөө одоо нэг хоол замд ч юм уу одоо чинь бидний орой 63-аас босдог ч юм уу нөгөө нэг хүчтэй гэрлэлээс болж ерөнхийдөө одоо нэг юм гялбаа үүсээд байна гэдэг ч юм уу нэг тиймэрхүү юм гардаг шүү дээ. Тэр хүчтэй гэрэлтэй биш буруу тохируулгатай. Тэгээд дээрээс нь хол замд явж байгаа хүмүүс ялангуяа хөдөө орон нутг руу явж байгаа хүмүүсд гэрлээ ерөн шилжүүлдэг айл болох хол дээр яваад байдаг шүү дээ. Нөгөө ойр дээр тавингууд зам сайн харагдахгүй. Тэгэнгүүт хол дээрээ явдаг. Тэгэх юм бол бас энд харагдж байгаа бүтээгдэхүүнүүдээс бас сонгоод авчих юм бол энд бас маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээ би яг энэ влогийнхын доотлолт нь юу пэйжийн юуг нь оруулчих тий. Тэгээ ороод үзээд бүтээгдэхүүнүүдтэй манайхан танилцаарай. Тэгээ ер нь надаар хэлүүлтгүй бараг одоо бүгд мэддэг болсон билгүй дээ. Бүх бүтэ 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа компани ч одоо тэгээд Цэмби гэхэд л хүмүүс мэд. Power Export дээр бол ерөнхийдөө хамгийн содон оролцдог байгуулагч нэг рофтод хийж дээ гэрлэр. Тийм. Цэмби ер нь бол сүүлийн яг дрифтинг спорт дээр яг нэлээд тийм спонсор өгч байгаа харагдаж байгаа. Тийм. Юм олон дээр ихэд дурдталгаа би хараалаа. Тийм. За тэгээд Цэмбигийнхээ хамт олондоос ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд өндөр залуучууд гой брэндүүдийг бас оруулж ирж байгаа. Өөрсдөө бас зөвхөн одоо гэрэл ламп худалдаалахаас гадна засвар үйлчилгээ, гэрэлний засвар үйлчилгээ дэргүүд бүгдийг одоо төгс хийж байгаа юм залуучууд байгаа. За манай бэлгэмэн тэгээд энэ жил ер хитэн тэмцээнд оров. Би энэ жил тэмцээнд л оролцоогүй. Машина хийсээр байгаа л. Гэтэ ер нь бол нэг тэмцээнд орох зорилго бол биш надад санагдсан. Одоо ихэд миний нэг хөөрхөн хувийн бодлоор бол яг энэ машиныг ихэд бол нэг яг хүмүүст ихэд бол гадаад байгаа юмнууд гадаад байгаа прожектуудыг яг хүмүүстэй ойртуулад нэг тэмцээн уралдаанд оролдог хүмүүс одоо эхлээд болно яг энэ сонирхол хобби маань би бол яг тэмцээнд оролцохын тулд ихэд бол машин ихэд бол янзлдаг гэсэн бол одоо бол надаа арай өөр кайф мэдрэгддэг болсон. Заавал тэмцээнд оролцох биш. Энэ машинаар яг би өөрөө гараараа бүтээгээд энэ машинаас хэдий хэмжээний хүч гарах уу, хэдий хэмжээний тийм чадвар гарах болцоод байна. Тэрийг нь яг би өөрөө одоо идэвхтэй үздэг болсон болохоор надад тэр ихэд бол би тэр нэг зарим хүмүүс ихэд бол би одоо ихэд бол ингэж байгаа. Хүмүүс ихэд бол консалтинг хийж байгаа. Нөгөө нэг одоо сайн явж байгаа тамирчид байгаа. Тэдэрт би одоо би өөрөө хайтек гээд сэлбэг зардаг тийм газартай. Тэгэхээр би тэн дээр одоо сэлбгээ хүмүүстэй сурчлаад ийм юм байдаг шүү. Тэнгүүтээ сайн явж тамирчдтай яг нэг боломжтой тийм тамирчдад яг сэлбгүүдийг нийлүүлэх тийм юм хэлээд хийж байгаа. Тэгэхээр бол консалтингийн талын хүмүүсүүдийг тийм нийлүүлэх тал дээр хөтөл байгаа. Ерөнхийдөө одоо нэг түүнинг төрлийн сэлбгүүдийг хэлж байгаа тий. Тийм түүнинг төлөлтэйгээ би яг танд бийж нэг бас аягүй гой юмнууд оруулж ирээд хүмүүсээс захиалга авах шиг үсэн тий. Захиалга авч байгаа. Тэгээд дугуйг бас нийлүүлж байгаа. Дрифтийн дугуйг яг нийлүүлээд одоо 2 жил болж байна. Дрифтийн дугуй ерөнхийдөө одоо яг Монголд айгүй чухал шүү дээ. Тийм. Яг 4 жил яг хүмүүст яг илт мэдэгдэж эхэлсэн баха. Яг дугуун дээр стандарт заасан тий. Энэ жил яг стандарт зааж эхэллээ. Тэгэхээр 4 жил бол хүмүүст яг тоодгүй байсан. Тэнгүүтээ хүмүүст яг нэг сайн явж байгаа тамирчдыг ингээд яг анзаараад эхлэх юм бол сайн явж байгаа тамирчдын хүртэл дээрээ өөрөө ухаарцсан шин дугуйтай. Шин дугуйч нь яг нэг яг нэгэн жигдийн яг нэг хүнд мэдрэмжийг яг өөрчлөхгүйгээр
тэгж байлгаж байгаа болохоор яг хүмүүс яг шин дугуйл ирэхэд хуучин нэг бүгдээрээ л одоо нэг намайг хэлж байгаа юм чинь саяхныг хүртэл яг л контейнер дугуй хэрэгэлдэг байлаа. Тэнгүүд контейнер дугуйгаар зарим сайхан таарчин, зарим ч муу таарна. Тэгэхээр одоо бол нэг жигдэн байхын тулд яг шин дугуй яг л нэг л яг адилхан байна. Тэгэхээр ихэд бол хүмүүс шин дугуй хэрэглэж цаг чиглэж байгаа. Тийм байгаа хүмүүс нь ч гэсэн яг амжилттай байгаа. Ерөнхийдөө яг нэг дугууны стандарт одоо ингээд тогтоочлоо шүү дээ. Тэнгүүд чиний дугуйнууд яг стандарт нийцсэн дугуйнууд нь үү? Тийм стандарт нийцсэн дугуйнууд л нийлүүлж байгаа. Өмнө бол за нэг контейнер дугуйтай байлаа гэж бодоход за контейнер дугуйл гэж ярих юм да. Тийм одоо хуучин тавьжсэн дугуй юу? Second дугуйнууд те. Тэнгүүд яг тэр дугуйтай ингээд энэ зам дээр гарахад цөөхөд гараад дугуй дуусчдаг те. Тийм цөөхөд гараад дугуй дуусна. Бас эсвэл нэг бол амар зуурдаг дугуй байна. Эсвэл нэг бол амар гулгадаг дугуй байна. Тэгээ нөгөө нэг гарсан гараа болгоно чинь өөр гарчин бид чинь яг мэдэрч чадахгүй байхгүй. За. Одоо ер нь би бол ингэж бодоод байна л да. Чамаг ерөөхдөө ингээд машин хүмүүст ерөөхдөө ингээд баг Монголд машинг үйлдвэрлээд ингээд прожектууд бий болгоод ингээд худалдаалаад байх юм болов уу гэж би боддог шүү дээ. Тэгэхээр яг тэр чинь яг асуудалтай санагдаад байгаа. Ихэд бол нөгөө нэг машиныг нэг хүн бол хийдгүү гэдэг би бол үнэхээр ухаарад байгаа. Яг эн чинь энэ машин чинь ихэд бол 22 онд эхэлсэн машин. Тэнгүүд 22 оны 2 сарда эхлээд би нэг 6 сар хавцаагад гүйцэд болсон. Тэгээ тэр би амар их стрессдсэн. Яг бол нэг машиныг нэг хүн хийдгүү юм байна. Тус бүгд нийт юм байна. Одоо явах хэдэнгийн нэг хийн, моторын нэг хийн, цахилгааны нэг хийн, тэгэл буудаг шунх, гадуур хэдний нэг юм. Тэгэл нөгөө нэг гар хөлний асуудлуудыг бүгдийг шийдэхэр чинь бас нэг машин дээр хөтөл 5 хүн хөтөл яц хэрэгтэй болоод байгаа байхгүй. Тэгээд яг би ганцаараа бүгдийг хийгч чадаад тэр нь бол нэг нэлээд үзэж байгаа. Сүүлд нэлээд хүмүүстэй хамтраад арай гайгүй хөлс хийсэн. За хэдүүлээ туудахгүй бас манай бэлгээгийн өөрийн гараар бий болгосон уралсан машиныг бас хамтдаа харцгаая. Тэгээд бэлгэм нь одоо хэдэн оных юм бэ? Би ч одоо 97 оных шүү. 97 оных уу? 97 оных чинь одоо 97 оны залуучууд машин бүтээгээд байна шүү. Тэгээд ер нь бол нэг үе бодоход юм амар хөгжчихлөө шүү дээ, тий. Захиалаад авчдаг болчлоо. Заавал YouTube гэлтгүү хин нэгнээс бас сонсчдаг болчлоо. Тэр байтгаа одоо компьютерийн хөтөл өөрсдөө хийж байгаа шүү дээ. Тий. Компьютер түүн хийж байгаа тий. Би компьютер түүнийг яг энд л хийлгээгүй. Би яг яасан машина бүтэн угс дуусчаад гадаад түүнээр нь бол хийлгэж байгаа. Одоо нэг certified тийм түүнээр хийлгэж байгаа. Тэгэхээр нөгөө нэг тэр нөгөө нэг яг түүн хийдэг хүн нь яг мэрэгжлийн түүнээр би хийлгэж байгаа. Тэгэхээр нөгөө нэг алдаа илүү багтаа илүү өндөр хүч чадалтай тийм шинэ зорьсон тэгээд. Одоо нөө дайно бол Монголд байхгүй байгаа шүү дээ тий. Чи зүгээр машиныхаа миний машин заа нэг тэдий HP авцаа байгаа хта гэсэн юм төсөөлөө. Одоо хийсэн юмнуудаа бодоод ингээ яхаар нэг 450-аас 500 HP л байгаа гэж би. 450-аас 500 HP тий. Гэхдээ энэ машиныг яг гүйцэд яг шахчихлааг байгаа. Нөгөө нэг манайх яг манай нэг одоо манай найз байгаа. Яа бэлгээгээд бас нэг манай найз байгаа. Тэр найз маань одоо удахгүй Дайна гараж нээж байгаа. UB Dayna гэдэг хүмүүс зарим хүмүүс бас мэдчихэж байгаа хаа. Тэгэхээр хэд бол Dayna бол ихэд бол ашиглалтанд ороход бэлэн болж байгаа. Тэгэхээр нэхэд бол түүнэр манд хэлсэн. Машинаа яг нэг road tune гэдэг болж байгаа байхгүй. Road tune гэхээр зам дээр явдаг tune. Дүнтэй би бас энэ машины чинь манад шууд 240 км/цаг хүртэл хурдна гэж хэлээд маш их эрсдэл байхгүй. Тэгэхээр нөгөө нэг тэндээс нь яг жоохон зайлс хийгээд Dayna хүртэл хүлээж байгаа. Гэтэ би машинаар бол яг 240 км/цаг хүртэл хүрсэн. Тэгтээ яг жоохон тийм айц сүттэйгээр хөвчлээ. Тэгээд юмс удахгүй Dayna гараж бол манай бэлэн болно. UB Dayna гараж гээд бэлэн болно. Тэгэхээр ер нь бол монголчууд Монгол тамирчид ерөөдөө өөрийнх нь машин ямар хэмжээнд байгаа вэ гэдгээ хэмжихэд амар болчихлоо юм л да тий. Илүү Джеймс Дэний чи машин хэд HP юм бэ? Тэр үнэ чинь яг тоглоомтой юм л шүү дээ. Нэг хүслүүл дэвшлүүл нөхцөд очлуулчихна. Тэгэхээр хэд бол яг зарим яг 900-аас 1000. Тэгээд ихэд бол яг нэг тогсон HP гэж байдаг юм шиг байлаа. Тэмүүдээ нэг 750 700 дээр барилт юм болоо. Тэгж байдаг юм байлаа. Тэр машиныг харахад бол яг потенциалын бодох юм бол илүү их чадвартай машин. Гэхдээ нэг яг машин яг 50% дээр явах юм бол илүү нэг тийм safety байдаг үднээсээ 700 HP байдаг юм болоо гэж би хараад байгаа. За хэдүүлээ 500 HP-тэй GZX 90 маркийг юу хийгдсэн бэ? Энэ машинд сэтгэл зүрхээ зориулсан байх. Тэгээд хамтдаа үзцгээдэх үү? Машин танилцах уу? За тэгээ. За тэгээ.
Миний машин бол 1992 оны GZX 90 марк гэдэг машин байгаа. Одоо 2 GZG хөдөлгүүртэй G35 1050 гэдэг турботой 1000 cc-ийн порсунктай тэгээд бүх зүйлүүдийг нэг өөр ингэсэн гараар бүтээсэн тийм машин байгаа. Яг энэ машин бол надад анх хэрэгтэй бол яг зөв дан гүйцэл ирж ирсэн. Одоо энэ машин бол яг одоо яг бүтэн өөрөөр явдаг машин болсон байгаа. Энэ машин одоо юу цахилгаан гидрийн аппараттай сенстэй ойл кулертэй 50 мм бовтой тэгээд 50 мм power gate-ийн wasp gate-тэй байгаа. Тэгээд R8 Audi R8-ийн Bosch-ийн катуштай өөр тусдаа катуштай машин байгаа. Тэгээд энд дотроо ирэхэд бол шатан Porsche нөхөд бол өөр билет гэсэн загвараар хийсэн байгаа. Билет материалаар хийгдсэн байгаа. Тэгээд SL clutch тэгээд бүх зүйлүүдийг маш нарийн тааруулж хийсэн. Би Porsche тус бүр дээр нь Porsche шатун гилц кольц гэдэг бүх юмудын яг өөрийн гэсэн гараар яг бүтээж хийсэн болохоор яг дотор бүх юм мэдж байгаа. Тэнгүүтээ энэ шин 264 градус нудрахтай Brian Crowe-ийн Spring болон retainerтэй. Тэгээд өөр Picard 8-ийн switchтэй байгаа. Тэгээд энэ машинд шинээр нэмэгдсэн зүйл нь бол өмнө бигтэй машин өөр машин хийж байхдаа бол ямарсан механик тротлтэй гэдгсэн бол энэ машин нь одоо Bosch-ийн одоо 82 мм-ийн тротлтай байгаа. Тэгээд энэ машиныг бүтцэн нь бол яг одоо урдаа адаптер байхгүй, хойно адаптертэй, урталтай 4 инчийн интеркулертэй тийм машин байгаа. Дотроос ирэхэд бол арай өөр төрлийн машин харагдана. За энэ хүн машинд нь яг одоо миний одоо гол жолоодлох зүйл нь одоо яг Energy брэндийн Barak байна. Энэ машин одоо өөрөө dog box гэдэг хоровтой, шулуун араатай тийм хоровтой, гидер кардантай. Энэ бол ECU Master Emu Black гэдэг компьютертэй байгаа. Энэ компьютероор миний моторыг үздэг байгаа. Тэгээд энэ ардталтайгаа зүйл бол намайг одоо бензин болон агаараас тусад нь байлгаж байгаа зүйл. Тэгээд breeding 2 сандал, спорт сандалтай нугасгүй тийм яг дрифт машиныг яг зориулж хийсэн болохоор бүх юм яг цаанаасаа яг болцсон байгаа. Миний машин галж чадах юм бол маш худан салах тийм галын ор байна. 2 кг-ийн галын ор бүх зүйл нь яг safety байгаа. Миний машины арталт бол би банкны энэ машин яг өөрчлөгдөөд одоо энэ одоо миний одоо бензиний банк байгаа 20 литр банк ордог яг цалины хамгаалттай тусдаа банк. Тэгээд бүх юм хамгаалттай roll cage-тэй тэнд одоо усны помп нь байна. Мэдээж нэмэлтээр энэ машинд бол одоо инжектор хэрэглэдэг байгаа. Тустай одоо хуур аккумулятор нэрлэдэг тийм аккумулятор тавьсан байгаа. Тэгээд одоо ингээд тойроо явах юм бол энэ машины хойдлын багажинд ирэхөдөө бол адаптер нь бол байгаа. Хөргөлтийн бол 16 инчи 2 сенстэй. Энэ бол нэг ширхэг нь 120 ваттаар ажилладаг. Тэгэхээр 240 ваттын маш хүчтэй ажилладаг сенс байгаа. Тэгээд янд нь бол маш онцлогтой. Маш өргөн яндантай. 4.5 инч гэдэг яндан яг утгаар нь хийсэн. Одоо яг үзүүрхэн гэсэн бол ирэхэд бол 6.5 инч хвцаа. Ирэхэд бол энэ яг диаметраар бодох юм бол тийм хөдөлмжтэй тийм яндан байгаа. Тэгээд ирэхэд бол өөрхөө сурсан мэдсэн одоо бүх зүйлүүдийг ирэхэд бол өөртөө машинд бол наасандаа хүчтэй машин гэдэг бол угаасаа хүчтэй тоонстой хэрэгтэй. Тэгэхээр ихэд бол уртлынхаа одоо тоонсон систем дээр бол Brembo брендийн 4 под гэж нэрлэдэг тийм бодгочтой баланстай байгаа. Тустай арай өөр. Тэгвэл уртлын дугуй нь 235 40 18 240 трейдертэй тийм дугуй ашиглаж байгаа. Хойдлын дугуйн дээр ирэх юм бол 265 35 18 240 трейдертэй яг мэрэгжлийн одоо дрифтд яг мэрэгжлийн ангилахын ямар дугуй хэрэглэдэг яг тэр дугуйг одоо машины хойд ашигладаг байгаа. За манайха хобби түнэг влогийн маань 26 дахь дугаар энэ түрээд өндөрлж байна. За тэгээд энэхүү дугаарын маань бас урилгыг хүлээн авч влогт маань оролцсон дүүдээ бас баярлалаа. Тэгээд судалгаан дээр үндэслэж машин дэргэндээ юм хийдэг гэдгийг хан сайн мэднэ. Тэгээд дүүрхэн дараа чинь прожектууд машин дээр хийж байгаа бүх зүйлд нь бас амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд энэ машиныг яг одоо өөрөө яг бий болсон болохоор та нар ч гэсэн яг мэдээлэлжсэн харамгүй яг ингээд бүтээж өгөхөд бол бэлэн байгаа шүү. Тэгээд яг надтай яг ингээд яг холбогдох юм бол би яг нээлттэйгээр яг энэ машинд яг ямар юм бүрдсэн эсвэл таны машинд яг ямар зүйл хэрэгтэй байгааг чинь би яг жишээлбэл одоо өөрийнхөө яг хувийн мэдлэгээс яг танд хуваалцж болно шүү гэдэг ташмж хэлье.
За тэгээд влогийн маань спонсороор Цэмби Авт гэрэл бас хамтран ажиллаж байгаа. Тэгээд Цэмбигийнхэн залуучуудад амжилт хүсье. За тэгээд энэ доор гарч байгаа пэйж хуудас руу та бүхэн маань дарж ороод Цэмби Авт гэрлийн үйл ажиллагаатай танилцаараа юу худалдаалдаг вэ, юу засвар үйлчилгээ хийдэг вэ гэдэг бол дэлгэрэнгүй пэйж дээр нь орсон байгаа. За тэгээд амжилт. За. Баярлалаа. Энэ дугаартаа орцсон баярлалаа. 26 дахь дугаарыг зочин байлаа. Тэгээд дүүгээ дугаар тун удахгүй та бүхэнд дараа чи бас зочдтойгоо бас эргээд уулзцгаая. Бай манайхаа. За баяр таа.